Ер нь бол манай нам анхнаасаа 5 намын одоо суурин дээр үүссэн. За дараа нь бас олон жижиг намууд нэгдсэн. Тэгэхээр бид нар бол ийм орлон ургалж үзлийн нэгдэл үүдэг. Тэгэхээр бүх хүн ер нь бол хойшоо нэг алхам ухрах ёстой ойлголцохын тулд. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол хийж хэрэгжүүлэх нь бол намын дарга ерөнхий нэрмжийн дарга хоёрын үүрэг үүдэг. Тэгэхээр манайх бол одоо яг ойролцоогоор 6 фракцтай байгаа тань. Яг одоогийн байдлаар тэгээд нэг 4 том 2 жижиг. Тэгээд яг одоогийн байдлаар ингээд үгэлж байгаа хүмүүс, санал хэлж байгаа хүмүүсийг сонсохоор бол манай нэг фракцийн бол эсрэг байр суурьтай байна. Гэхдээ энэ нь одоо бид нэр ээлж нэгдэж чадахгүй гэсэн үг бол ерөөсөө биш. Яг бол бидний өмнө бас энээс илүү хүнд сорилтууд бол байсан. Намбар 2 багчаад нэгдэлтэнд хамгаа нэгдэлтэнд гэрчлэгээтэй нэг нам болж чадах юм уу гүм үү гэдэг хүртэл хэмжээний хүндрэл байсан. Бид нар тэгээд нэгдэж ороод 24 оны сонгуульд амжилттай орсон. Тэгээд энэ ажлыг би бас өөрөө анхнаас нь бас санаачилж чиргүүлж хийжсэн үний хувьд бол манай нам бол энэ нэгдлээ бол бүрэн дүүрэн хангаж чаднаа гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тийм ч учраас би намын даргаыг санал тавихт нь бол энийг хүлээж авсан. Яг тэгвэл ялтанд өрхийн тулд илүү одоо би бодлогын зүйл дээр нь төвлөрдөг байсан бол одоо илүү 31-ч дээрээ зохион байгуулалтыг төлрөх ёстой юм байна. Тэгвэл бидний бас ялт баталгаачих ёстой юм байна гэсэн ийм байр суурь илэрхийлээд тэгээд саналыг нь бол хүлээж авсан байна. Үг хэлж байгаа гишүүдийн зүгээс ямар зүйлийг илүүтэй хэлж юу хүсэж байна? Хаттай очоод мэдээж зэрэг хамгийн гол зүйл нь нэгдлийг хүсэж байна. Тэгээд хоёрдугаарт нь залуучуудын төлөөллийг бас энэ намынхаа удирдлагад бас илүү төлхөө оруулаасаа гэдэг юм зүйлийг бас хүсэж байна. Тэгээд миний хувьд бол энэ саналыг бол бүрэн дүүрэн хүлээж авч байгаа. Би бол удирдлагын баг аппаратынхныгаа бол үнэхээр одоо 80-90 оны залуучуудаар бүрдүүлнэ хэрвээ сонгогдвол гэсэн ийм бодолтой байгаа. Яг тэгвэл би бас энэ төрийн өндөр албан тушаалуудыг бол 23 настайгаас эхэлж хашиж явж байсан учраас залуу хүмүүст бас итгэл хүлээлгүүл энийг бас даагаад аваа явуучих ийм чадaltaа гэдгийг бол мэдж байгаа. Тийм учраас байнга залуучуудаа хэмжиж ажиллаж байсан. Одоо цаашдаа ч гэсэн тэгж ажиллах болно. Тэгэхээр нөгөө талаар Монголын одоо зэсээрээ дэлхийд одоо 1-2-т орлын муурхай таныг энэ оюутлогын одоо гэрээнд маш том үр гүйцэтгэсэн гэдэг маш олон мэдээллүүд явж байна. Олон нийтийн одоо бас дургуутслаас их байна. Оюутлогын хүчний одоо ерөнхий нарийн бичгийн дарга нь энэ хүн байж болох юм уу? Ёс зүйн асуудал яригч байна л да. Харин эсрэгээрээ бид нар оюутлогыг хийсэн хүмүүс нь бол Монголын бахархал байх ёстой гэж би өвдө боддог. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бид нар бол ингээд нэг юм сарн дээр ч юм уу одоо өөр гариг дээр амьдарч байгаа биш байхгүй юу? Бид нар дэлхийн 240 улсын хамгийн том нөлөө бүхий 2 улсын дунд амьдардаг улс байхгүй юу? Хоёлоо атмын зэвсэгтэй, хоёлоо хүчрхэг аримтай, хоёлоо дэлхийн ихний 20-д ордог том эдийн засаг. Тэгэхээр манай үндэсний айлгүйдлийн үзэл баримтлал юу заасан байдгүй гэхээр 30-40 одоо байр суурийг баримталж бид нар бол эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулна гэсэн ийм заалтыг энэ юу гэсэн үг вэ гэхээр Орос хятад хоёртойгоо гадаад худалдааны эргэлт хөрөнгө оруулалт нь 30%-тай 3 дахь хөршүүдтэйгээ бол 40%-тай бэжж Монгол улсын хөгжлийн баланс, эдийн засгийн баталгаа хангагдана гэж ингэж үздэг. Тэр утгаар наваад үзэх юм бол оюутлогоо Монгол улсын одоо хөрөнгө оруулалтын тал дээр нь хамгийн том тэнцвэржүүлэх балансыг нэгдүгээр бий болгож байгаа. Хоёрдугаар оюутлогоо шиг босоо одоо аргаар олзуурладаг энэ технологиг бол дэлхийд 3-4 компани эзэмшдэг. Тэгээд тэр компани харин орж ирээд энэ их одоо эдийн засгийн хүндрэл хямралуудын дундор амжилттай хөрөнгө оруулалт хийгээд Монголын хамгийн том татвар төлөгч, хамгийн том ажил олгогч, хамгийн олон жижиг дунд үйлдвэрүүдийг өөрөөсөө дагуулж байгаа ийм том бүтээн байгуулалт болж байгаад нь бол би хувьдаа туйлын их бахархалтай. Та нар яг зэрэгцүүлээд 5 толгой гэж ордыг хараад үз. Тэр орд бол эрх мэдэлтэй дарга нарын одоо идэж уудаг ийм л талбар болсон. Яг тэгвэл оюутлогыг эзэмшиж байгаа компани чинь өөрөө Нью-Йорк, Канадын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй. Тэгэхээр хувьцааны үн болон хөрөнгө оруулалт бүх зүйл нь ил тод. Өөрөөр хэлбэл биднэрт асар том дутагдж байгаа зүйл бол ил тод байдлахгүй. Хөгжлийн хамгийн том суурь нь сонголт хийх эрхчлөө ил тод байдал хоёр. Яагаад энэ 5 толгой дээр юм асуудал үүсэж байна гэхээр бүх гэрээнүүдийн нууц тавцсан.
Энэ байдал чи өөрөө цаана юу болж байгаа гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй. Оюутлоготой холбоотой бүх гэрээ, оюутлоготой холбоо бүх тайлан ил тод. Хинч хараад шүүмжлээд зөв зүйтэй юм зарцуулагдаж чинь эсвэл буруу явж гин гэдгийг харах боломжийг биднэрт харуулж байгаа. Энэ бол манай компани засаглал дээр ч гэсэн үлгэрч болж байгаа хамгийн сайн төслөө л гэж бодож байгаа. Америкийн нарийн бичгийн дараа 2027-28 оны сонгуульд одоо ямар яаж тавьчих вэ гэдэг дээр бүх хүмүүс анхаарал. Энэ ямар стратеги ноу-хау бэ? Намын гişүүдтэй юу амжилт? За одоо бүгдээ ингэж хөө. Энэ одоо сонгуул яг ийд явагдаж байна. Тэгээд сонгуулийн дүн гарсны дараа бүгдээрээ бас ярилцуулж явах утгатай болно. Ингээд сонгуул болж байхад илүү дэлгэнгүй мэдээлэл өгöd авах. Та газар мэдээллийг та бол гадар өчнөө мэдээлэл байгааг та мэдчихэж байгаа шүү дээ. Баяртайгаа шууд асуучих. Батулга гэдэг хүнтэй та одоо эвлэрэх үү? Яг яаж энэ хүний арга ивийг олох юм бэ? Одоо та арга ивийг олохоос өөр аргагүй алхамд шалд одоо очихоор болж байгаа шиг байна шүү дээ. Яг энэ нөхцөл байдалд энэ том фракц одоо МОХ гэдэг бол маш том фракц шүү дээ. 21 аймаг 9 дүүр одоо үүртэй баг нам шиг том фракц. Энэ асуудлыг ер нь яаж одоо зохицуулж менеж хийх вэ гэдгийг асуугаад байна. Хуралд оролцож байгаа 5 бараг зөв нийтлэг хангаж чадхаар байна уу? За би эхнийхний асуултанд хариулъя. Одоо Батулга битүүрийг айгүй муу гэж хүмүүс боддсон юм шиг байна. Тэгээ битүүр дээр бол муу нь бол үнэхээр байхгүй. Өргөлж одоо хамтраад хоёлоо хамт ажиллая л гэдэг ийм санал тавьдаг. А яг хөө тэр ярьсан тавьсан санал дотор нь тодорхой нөхцлүүд байдаг учраас тэрийг шууд хүлээж авах болцоогүй л байсан. Тэрнээс болж л зөрчилтэй харагддаг. А одоо хэрвээ ийм өндөр албан тушаал дээр очиод намынхаа ялтын төлөө явах болох юм бол би тэр шаардлагуудын талаар ярилцаад хоёлаа хоёр талаас буулт хийгээд тэгээд цаашаа хамтраад явах болцоотой л гэдэг ийм зүйлийг ярьж болно. Ерөөсөө шийдэгддэггүй эсвэл мухардсан тийм асуудал гэж байдаггүй гэж өвдө боддог. Яг тэгвэл та нар бас яг миний талаар мэдээлэлтэй байдаг бол 1998 оны эвслийн гэрээ 2004 оны засгийн газрын гэрээ, 2008 оны засгийн газрын гэрээ, 2014 оны засгийн газрын гэрээг би өөрийнхөө намын талаас дандаа ахалж оролцож ирсэн. Тэгээ энэний үр дүнд амжилттай засгийн газрууд байгуулагдаж Монголын одоо өнөөгийн хөгжил дэвшилт бол маш хүнтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тэгэхээр зөвшлийг бол дандаа хийж болно гэж боддог. Дээрээс нь одоо 2008 12 оны хооронд сангийн сайдар багтаа олон улсын валютын сан манад хандуулагч орнуудтай 18 сарын стандбай гэдэг хөтөлбөрийг бас хилцээр хийжээж байгуулсан. Тэгээд энэнийхээ үр дүнд Монгол улсын эдийн засгийг бол хасах үйснийг нь 17.4% болгож өсгөж ирсэн. За дээрэс нь гадны хөрөнгө оруулагчтай бас хилцээрүүдийг хийжсэн. Оросын үрийн хилцээрийг бас Оросын сангийн ам, сангийн сайдтай хийжсэн. Тэгэхээр надад одоо нэг юм хилцээр хийжсэн туршлага дотооддоо гадааддаа олон улсын байгууллага, бизнесийн хамтрагч, за мөн улс орны хооронд хийх юм үүрэг бол нэг албан тушаалын байдлаас болж олгогдож исэн. Энэ бүгдийг амжилттай шийдчихсэн. Тийм учраас би бол энэ дотоод зөрчилтэй холбоотой ойлголцлыг бол богино хугацаанд хийж чадна гэдэгтэй бол. Дөнгөж сая таны магтаад байгаа Сонгуул нэг дэвших сонгуул байгаа юу? Чи сонгуул. За би бол тэгж юусоо бодоогүй байгаа. Одоо бүгдээрээ сонгуулийн дараа дахиад ярилцъя. Өчтөр бас Хамбатын ерөнхийлөгчтэй харж ирсэн сэргэлтгээ шинэ хорвоо. дөнгөж